Орон сууцны зээлийн хүүг нэг оронтой тоонд манай улс оруулаад хэдийн 3 жилийнээр үгдэж байна. За тэгвэл энэ сараас эхлэн 8 байсан тоо 5 болон буурсан. Энэ нь манай улсын эдийн засагт ашигтай юу, ашиггүй юу? Бид энэ талаарх ипотекийн зээлийн талаарх гарах үр дагаврыг үзэгч та бүхэнд ярилцахаар за студидтэй Монголын хөгжлийн стратегийн хүрээлэнгийн захирал за эдийн засагч Халтрын Батсуурыг урьж оролцуулж байна. За танд өнөөдөр мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр хоёулангийн сэдв бол ойлгомжтой тийм ээ. За ипотекийн зээл манай Монгол улсад хэрэгжиж эхлээд хэдийн 3 жилийн өмнө үгдчихэ. За тэгээд анх 18 байсан хүү 8 болон буурсан. За ер нь хоёулаа ингээд бүр ихнээс нэрээд хөө ипотекийн зээл гэж. За ипотекийн зээл анх 18 болоод 8 болсон. За энэ үр дүнгээс эхэлээ. Тийм. Ипотекийн зээл гэдэг бол яг энэ бол барууны улс орнуудад ялангуяа Америкийн нэгдсэн улсад сонгодог утгаараа хэрэгждэг. Нилээд үр дүнг өгсөн ийм систем. Гол үндсэн санаа нь болохоор төрийн оролцоотойгоор засгийн газраас хэрэгжүүлсэн тусгай арга хэмжээ бөгөөд энэ нь болохоор ард иргэдийг орон сууцчлах тэдэнд орон сууц авах санхүүгийн их усүрийг бий болгох зорилгоор бий болгосон гэж үзэж болно. Нэг талаас нөгөө талаас энэ нь болохоор бас орон сууцны зээлийг санхүүжүүлж байгаа корпорациуд, банкуудын хувьд бас ихээхэн тогтвортой ашигтай бизнес байсан. Тэгэхээр энэ хоёр талыг харсан ийм тусгай арга хэмжээ байсан. Төрөөс хэрэгжүүлсэн ийм арга хэмжээ байдیں۔ Тэгээд энийг бол яг манай улсын хувьд бол 2013 оноос эхлээд авч хэрэгжүүлсэн. Гэхдээ нэлээд өөрчлөлтүүдийг хийгээд ингээд авч хэрэгжүүлсэн байгаа. Мэдээж 18% хүүтэй ипотекийн зээлийг банкнаас авдаг байсан бол за энийг харин засгийн газраас төрийн оролцоотойгоор энийг буулгаад ингээд 8% буулгаад ингээд хэрэгжүүлж эхэлсэн энэ санаачлага өөрөө болохоор бол зөв зүйтэй санаачлага юм а гэж харж болно. Гэхдээ энэ хэрхэн хэрэгжив, ямар хэлбэрээр яаж хэрэгжив гэдэг дээр бас жоохон асуудлууд байгаа. Тэр асуудлууд маань ч гэсэн одоо бас эдийн засагт тодорхой хэмжээгээр сөрөг үр дагавар гэх юм уу, тийм авчрах нөхцөлийг үүсгээд байна гэж хэлж болно. За хоёулаа бол энд ипотекийн зээл буруу юу зөв үү гэдэг бол ярих шаардлага байхгүй тийм ээ. За энэ бол ипотекийн зээл Монголд хэрэгжиж эхэлснээр за 8 болоод 18-аас 8 болоод 5 боллоо. Тэгээ одоо ингээд энэ хямралтай байгаа эдийн засагт тийм ээ. За ингээд энэ хүүг ингээд 5 болгочлоо. Одоо тэгээд ер нь яаж ямар гарцаар одоо зарим та хэллэгч барууны оронд бол энэ асар их хөгжсөн зүйлээ тий. Тэгээд ер нь бол миний сонсч ирснээр бас хувь нь бол бас хүн бол маш бага байдаг тий. Тэгээд одоо ингээд манай Монголд 5 болчлоо. Тэгээд эн чинь бас нөгөө нэг эдийн засагч зарим эдийн засагчд хэлээд байгаа. За бас таны хэлж байгаа ч гэсэн сөргөөр нөлөөлөх гээд байна гэж. Яг одоо ерөнхийдөө бол энэ бол маш зөв зүйтэй санаачлага энийг цааш нь хэрэгжүүлээ явах ёстой гэж үзэж байгаа. Гэтэл энийг хэрэгжүүлж явах эдийн засгийн бодит боломж манай улсад манай төр засагт байна уу гэдэг л гол асуудал байгаа. Бусдаар бол энэ зөв үү буруу юу энэтрэ гэдэг асуудал тодорхой энэ бол хэрэгжих ёстой зөв зүйтэй гэдгийг дээр бол би бол одоо санд нэг байна тантай. Тийм. Тэгэхээр бид бол нэг зүйлийг ойлгох ёстой л доо. Ипотекийн зээлийг одоо ингээ хэрэгжүүлж байгаа нь болохоор энэ бол төрийн мөнгө. Төр засгаас гаргаж байгаа мөнгө. Энд бол банкны оролцоо бол үндсэндээ тэнд бол санхүүгийн их усүрийн хувьд бол байхгүй гэж хэлж болно. Тийм үү? 18% зээл гэдэг бол тэрийг гаргаж ирсэн энэ бол банкны өөрийнх нь их усүрээр гаргаж ирсэн зээлүүд тийм үү? Одоо тэрийг 8 болгоо буруулсан нь болохоор энэ бол банк бол тэнд бол ерөөсөө зуучлагчийн үүрэгтэйгээд оролцож байгаа ш. Энэ бол банкны мөнгө биш. Энэ бол засгийн газрын мөнгө. Одоо засгийн газар маань яасан 12 оны сүүлээр 13 оны ихээр одоо асар их хэмжээний мөнгө хэвлэж эдийн засагт 3 их найд төгрөгийг бол хэвлэж эдийн засагт оруулсан. Үүнээс ч одоо тал хувийн шахуу ипотекийн зээлд орж ипотекийн зээлийг санхүүжүүлж эхэлсэн байна. За энэ хөрөнгийн их усүр маань болохоор засгийн газрын мөнгө. Энэ бол банкнд ингээл одоо 1.5 их найдыг банкнд өгдөг. Банк тэрийг аваад яад юм уу? Ер нь өөрийнхөө ашгийг нэмээд ингээд цааш нь иргэдэд одоо зээл гаргаж өгдөг. Ийм л тогтолцоо үүссэн байна. Тэгэхээр сонгодог утгаараа гэж би яриад байгаа нь Америкт сайн хэрэгжсэн гэж яриад байгаа. Манайд бол тэр утгаараа сайн хэрэгжиж чадахгүй байна л да. Ер нь бол барууны оронд бол тэнд зуучлагч компани хоёр дахь зах зээл дээр бол зуучлагч компани нэг нөгөө талаас банк хоёр бол ихээхэн онцгой үүрэгтэй байдаг. Манайд бол энэ хоёр нь ерөөсөө байхгүй, ямар ч үүрэггүй. Энэ хоёр маань болохоор яаж яана хүн зөвхөн зуучлагч мөнгийг аваад цааш нь дамжуулаад дундаас нь шимтгэлээ аваа сууж байдаг л ямар ч хариуцлага үүрэхгүй ийм л тогтолцоо байгаа.
Харин бүх хариуцлагыг хэн өөрч гэнэ вэ? Энэ ипотекийн зээл дээр. Зээлийн ихүүсвэрийг хэн гаргаж гэнэ вэ? Засгийн газар буюу Монгол банк өөрөө гаргаж байна тийм үү? А гэтэл энэ зээлийн ихүүсвэрийн үүсвэрч ингэж яваад эргэлдээд мөн хоёр дахь зах зээл дээр зээлийн багц бол зарагдаад ингээд тэр зарагдсан мөнгө нь буцаж одоо эргэлтэнд ороод ингээд тогтвортой явдаг ийм цикл тий дугуй хэлбэрт орж штэ ингээ байнга ингэж одоо ундарч байх тийм үү. Гэтэл энэ процесс бол үндсэндээ бол манайд бол байгаагүй. Их усүр нь тодорхойгүй ингээд ганцхан Монгол банкаас Монгол банкны их усүрээ санхүүжилсэн учраас Монгол банк мөнгөгүй бол яах вэ гэсэн асуудал. Гэтэл энэ их усүр нь байхгүй байхад манайд энийг одоо хэрэгжүүлж эхэлсэн л ийм л нэг жоохон алдаа байгаа юм л да. Гэтэл энэ дээр болохоор би яагаад энэ дээр одоо онцолж яриад байна вэ гэх юм бол Монгол банкыг л онцолж ярмаар. Монгол банк өөрөө бүх хариуцлагыг өрж байна. Санхүүгийн их усүрийг гаргагч нэг нөгөө талаас хоёр дахь зах зээл дээр тэр зээлийн багцуудыг өөрөө худалдаж аваад буцаад одоо мөнгөний их усүрийг бий болгож байна. Ундрагыг бий болгож байна тийм үү. Гэтэл бол энэ бол сонгодог утгаараа бол ингэж хэрэгжих ёсгүй л дээ. Хоёр дахь зах зээл дээр одоо банкуд жишээ нь өөрийнхөө их усүрээр эсвэл зууршлагч компани болох одоо тэр Америк нэгдсэн улсын хувьд бол юу гэдгүүгээ Freddie Mac, Fannie Mae гэж хоёр компани шүү дээ. Хоёр дахь зах зээл дээр зээлийн багцыг зуурчил зардаг. Энэ хоёр маань өөрийнхөө их усүрээр арилжааны банкнаас зээлийн багцыг худалдаж авдаг. Манайд энэ байхгүй шүү дээ. Манайд энийг хэн Freddie Mac, Fannie Mae-гийн үүргийг хэн гүйцэтгэж байна вэ гэх юм бол МИК Монголын ипотекийн корпорац гүйцэтгэж байгаа шинжтэй харагдаж байгаа. Тэгээ МИК чинь болохоор өөртөө өөрийн хөрөнгө байхгүй. Их ус зээлийн багцыг худалдан авах өөрийн их усөр байхгүй. Тэрийг МИК чинь өөрөө арилжааны банкнуудын охин компани. Энэ хоёр бол зөвхөн зуурчлах. Зуурчна гэдэг нь мөнгөний аваад цааш нь дамжуулах. Өөр ямар ч үүрэг, ямар ч хариуцлага үүрэхгүй байгаад л энэ учир нь байгаа. Тэгэхээр энэ дээр бол яг вэ Монгол банк засгийн газар бүх хариуцлагыг үүрч байгаа, энийг хийж байгаа. Тэгээд харамсалтай нь яг одоогийн нөхцөл байдалд болохоор Монгол банкны хувьд ч засгийн газрын хувьд ч эдийн засгийн чадвар нь муудаад цаана одоо үндэ бол ипотекийн зээлийг цаашид аваад яваад ингээд санхүүжүүлэх их усүрийн хомсдол бий болцсон байгаа учраас энэ мухардалд орсон байдалтай харагдаж байгаа. Тэгэд энэ их усүрийг гаргаад цаашаа явах юм бол одоо боломжтой юм гээ харамсалтай нь бол эдийн засгийн тэр их усүрийг гаргах эдийн засгийн бодит боломж Монгол улсад өнөөдөр байхгүй байгаа л хүндрэлтэй харагдаж байгаа юм л да. Та бас түрүү хэллээ яг энэ эдийн засгийн хямралтай байгаа юм үү те яг энэ боломж байхгүй байгаа үед энэ 5% зээл одоо 5 руу буулгалаа шүү дээ тий 8-аас 5 руу буулгалаа шүү. Тэр чинь одоо ингээд нөгөө нэг зүгээр хүмүүсийн хараад байгаагаар бол мөнгөтэй байна гэж хараад байгаа юм. Тийм үстэй 5 руу буулгаад одоо энэ ипотекийн зээл ингээд хэрэгжүүлэх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр чинь ингээд энэ зээл хэрэгжснээр одоо энэ арталт нь ингээд улс төр одоо ингээд улс ингээд яваад байна шүү дээ. Монгол банк одоо ямар ч үүрэггүй болж байна. Энд ямар нэгэн тийм улс төрчдийн одоо юу юм уу? Одоо шоу гэж хэлж болох юм яваад байна. Ипотекийн зээл бол хэрвээ сонгодог утгаараа хэрэгжих ёстой тэр нөхцлүүд нь бүрдээд хэрэгжсэн бол их зөв зүйтэй. Одоо ч тэр нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бид ажиллах хэрэгтэй. Гэтэл харамсалтай нь сүүлийн одоо 3 жилийн турш энэ ипотекийн зээлийг цаашаад үргэлжлүүлээд тууштайгаар тогтвортойгоор аваад явах нөхцөлийг бүрдүүлэх гэж хичээсэнгүү. Нөгөө араа удахгүй юм хийгээд. Тийм, хичээсэнгүү. Энэ чинь оноос өмнө болохоор ипотекийн зээл бол одоо ингээд зогсно. Ямар ч их усэр байхгүй гэдэг юм бол одоо албаны их сурвалжууд хэлж мэдэгдэж байсан. Гэтэл он гараад л ерөөсөө цаашаа үргэлжлүүлэхээр боллоо гэж ярьсан тийм үү. Гэтэл энэ нь болохоор одоо эдийн засгийн гэхээсээ илүүтэй улс төрийн шийдвэр. Улс төрчид энийг шийдээд цааш нь явуулна гэж хүчээр явуулж байгаа л асуудал л да. Гэтэ яг энэ бол мэдээж нэг өнцгөөс харах юм бол энэ аргагүй. Яг харахгүй популист тий санал авах гэсэн сонгуультай холбоотой шийдвэр гэдэг нь их тодорхой харагдаж байгаа. Тэгэхээр ямар их усүрээр яаж санхүүжүүлэх гэж байна гэдэг нь бас маш тодорхой бас. Ийм их усүр байхгүй байтал энийг санхүүжүүлнэ гэдээ оройд байгаа нь энэ юу вэ гэх юм бол ямар нэгэн арга сэдэж яах гэсэн үг л дээ. Тэр нь болохоор ер нь бол эдийн засагт хохиролтой байх тийм шийдвэрүүдийг гаргах гэж байгаа. Одоо биш гэхэд хожим нь асар их хохир учруулах тийм аргаар ипотекийн зээлийг санхүүжүүлээд явуулна гэж байна л да. Өөр юу хийж болох вэ гэхээр энэ одоо асар их өндөр хүүтэй гадаадаас зээл гэдэг гадаадаас асар их өндөр хүүтэй зээл авах. Эсвэл уул уурхаан ордон зарах. Ямар нэгэн баялагийг эсвэл мөнгө хэвлэх гэдэг энэ мэтийн аргууд байна л да. Мөнгө хэвлүүл яах болохгүй шүү дээ. Тодорхой лимит хязгаар байгаа. Тэр нь бол одоо ингээ хүртсэн байгаа ах. Дээрээс нь мөнгө гэх юм бол инфляц ихсэн явчихна тийм үү. Зээл авъя гэх юм бол гадаадын зах зээл дээрээс одоогийн нөхцөл байдлыг харах юм бол Монгол улсын хувьд бол зээл авах
боломжийн зээл авах боломж бол үнэндээ байхгүй, огт байхгүй. Яагаад гэх юм бол бид Чингис хаандыг бас хотоо 475 нэг хэсгийн нөгөө хэсгийн 5.1% хүүтэй авсан ч юм уу. Энэ бол яг хатсангуу боломжийн нөхцөлтэй зээл гэж үзэх юм бол өнөөдөр бол олон улсын одоо зээлжих зэрэглэлийн үнэлгээ өгдөг компаниудын Монгол улс төгсөн үнэлгээнээс харах юм бол бид бол одоо хамгийн багадаа 11-ээс 15% хүүтэй зээл авах болж байгаа юм. Авна гэх юм бол авч чаднаа л гэх юм бол. Гэтэл эн чинь болохоор ерөөсөө ийм өндөр хүүтэй 10-аас дээш хувийн хүүтэй гадаад зээлийг авна гэдэг бол Монгол улсын хувьд бол энэ шийдвэрийг гаргаж байгаа хүмүүсийн хувьд бол үнэндээ Монгол улсыг шууд одоо тийм ээ харанхуй ангал руу түлхэж байна л гэсэн үг. Энийг бол эргээд төлөх нөхцөл бол боломж бол байхгүй шүү дээ. Маш өндөр үнэтэй хүү. Зөвхөн Чингис боондод л гэхэд бид одоо тийм ээ асар их хүүг одоо жил болгон ингэж одоо төлж байгаа. Бид засгийн газрын өр маань бол одоо одоогийн байдлаар нэг төсвийнхөө бид 14-өөс 15 орчим хувийг өнөөдрийн байдлаар бид одоо засгийн газрын өрийн үйлчлэгэнд зарцуулж байна тийм үү. Тэгвэл 17 оноос эхлээд энэ тоо бол одоо хамгийн багадаа 35-аас одоо 50% хүртэлх хүрэх шинжтэй харагдаж байна. Боддоо төсвийнхөө 50 хүртэлх хувийг та зөвхөн засгийн газрын өрийн үйлчлэгэнд өгчөөд үлдсэн мөнгөөр нь амьдрна гэж бодож байгаа. Энэ боломжтой юу гэвэл үндэ бол энэ бол боломжгүй зүйл. Харамсалтай нь одоогийн нөхцөл байдлаас харах юм бол бид яхаарахгүй тийм байдалд хүрэх нь бол одоо тодорхой байна л гэж үзэж байна л да. За энд би нэг юм бэлдсэн байгаа нь. Одоо энэ ипотекийн зээл гэдэг 5% буурах гэдэг нь шүү дээ. Буурах одоо буурчлаа хэрэгж эхлээд энээс өмнөхөн бас нэг хэдэн хүмүүс юм хэлсэн байгаа. Ер нь бол бас өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн байгаа юм л да. Тэгээд би бас энэ яриаг бэлдсэн байгаа. Тэгээд хоёулаа энэ яриаг хүлээж авч үзээ. Тэгээд эргүүд студидтэй ярилцъя гэж бодож байна. Зээлд төлөх мөнгө нь 110 мянгаар буурна. Хоёрдугаарт Америкийн нэгдсэн улсад 30 янзын моргэж байхад манайд 2 төрлийнх байгаа. Манайх 8% хүүгээ багасгадаг шилждэг ангиллал руу оруулах бол энийг хийх бүрэн боломжтой. Жишээ нь 91 сая төгрөгийн байрыг урьдчилгаа 30% төлөөд 20 жилийн хугацаатай жилийн 8% хүүтэй авахад сарда 532 мянган төгрөг төлсөн бол жилийн хүү 5% болоход сар бүр төлөх зээлийн хэмжээ 110 мянган төгрөгөөр буурна. Жижиг дунд үйлдвэрлэгчдийн гомдлоод байгаа юм иргэд зоогийн газарт орхоо бэлчихсэн. Орон сууцны зээлийнхэн сарынхын төлбөрөөс 110 мянган төгрөг хөнгөрөөд ирэхээр зоогийн газарт ордог болно. Инфляц буурсан учраас боломжтой. Бидний санал болгоод байгаа хувилбарийн нэг нь инфляцийг нам төвшөнд барьж чадвал хүүгээ бууруулж болно. Хүртээмж ихч тэлнэ. Нөгөөх нь урьдчилгаа 30% дээр улсын их хурл, засгийн газар ажиллаад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлвэл хүрээг тэлэх боломжтой. 14% инфляцтай байхад ипотекийн 8% зээлийг хэрэгжүүлж байсан. Тэр үед инфляцийг 6% болно гэж харж байсан. Өнөөдөр 2.9% болсон учраас 8%-ийг дахиад бууруулах боломж бүрдсэн гэсэн үг. Эдийн засгаа идэвхжүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэр хэмжээгээр барилгын компаниудад ажиллаж байгаа 77 мянган хүний цалин хангамж олгогдож, тэднэр дамжиж 200 гаруй мянган хүний амьдралд дэм тус болно. Мөн барилгын салбарын бэлтгэн нийлүүлэгчид болон жижиг дунд бизнес эрхэлж байгаа бизнесмэнүүд худалдаачдын мөнгөн урсгал нэмэгдэж, эдийн засгийн эргэлт сайжирна. Эдийн засгаа сайжруулахын тулд ийм эргэлт хийх зайлшгүй шаардлагатай. Хүүг бууруулах онцгой шаардлага байхгүй. Мэдээж зээлийн хүүг бууруулна гэхээр сайхан сонсогдох байх. Иргэд талархаж хүлээж авах нь гарцаагүй. Гэхдээ энэ нь эдийн засаг талаас тэмч хэрэгтэй зүйл биш. Өөрөөр хэлбэл зээлийн хүүг бууруулах нь заавал хийх шаардлагатай алхам биш. Манай улсад ипотекийн зах зээл дөнгөж хөгжиж эхэлж байна. Ийм үед зохиомлоор хүүг өсгөх, эсвэл бууруулах нь эргээд урт хугацаанд ипотекийн хямралыг бий болгох эрсдэлтэй. Ер нь хүү гэдэг зүйл зах зээлийн жамаараа өсч буурч байдаг. Аль нэгэн улс төрч эсвэл намын даргын хэлснээр хүүг бууруулж болохгүй. За тэгэхээр бас эдгээр хүмүүс ингэж өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн байна. За таны байр суурийг сонсъё. Яг хоёр талын байр суурь энэ дээр харагдаж байгаа шиг байна л да тий. Миний хувьд бол ингэж яриад ах шиг байна. Зах зээлээр зохицуулагдана, ингээд орчих хэвээр энийг бол ингээд дундуур нь ороод ингээд
тэ хүчээр буулгаад байх, хүүг бол буулгаад байх хэрэггүй юм тэр ярьж байна шүү дээ, тэ. Би үүнтэй бол санал нэгдэхгүй байна. Монгол улсад бол ер нь дэлхий дээр хаач гэсэн ялангуяа Монгол улсад бол энэ зах зээлийн өрсөлдөөний зарчим гэдэг нь бол одоо бол ажилдгүй шүү дээ, тийм. Тэгэхээр энийг бол бид ойлгох ёстой. Зүгээр нь хий хоосноор одоо зах зээл зохицуулчин нэг ингээд хоосоо ингээд орхичих ингээд явах ёстой юм тэр гэж их юм бол бүтэхгүй. Хэрвээ үнэхээр энэ тэр энийг ингээд энчгээр нь 5% болгохгүй 8% ингээд хэвээр нь төр оролцохгүйгээр төрөөс тусгай програм гаргалгүйгээр орхисон бол хизээч энэ 18-ын анх байсан дээ. Анх бол одоо ипотекийн зээлийн хүч 18%-аас дээш байлаа шүү дээ. Тэр бол хизээж өөрчлөгдөхгүй. Харин одоо бол өснө. Өсөх байсан. Тийм үү? Тэгээ өсөд яваад байх ёстой байсан гэж хэлж байгаа юм байна. Энэ одоо зарим хүмүүс. Тэгэхээр би үүнтэй бол санал нэгдэхгүй. Тэгэхээр энэ бол тэтэрдэргүй засгийн газрын зүгээс энд оролцоод буруулаа явж байгаа юм. Бус тус орнууч тэгдэг би төрөөс Америкийн нэгдсэн улсын засгийн газрын тусгай хөтөлбөр гэж хэлсэн тийм үү? Зах зээлд оролцож шүү дээ. Яг үнтэй адилхан манайх тусгай хөтөлбөр гаргаад оролцоод явж байна, бууруулж байна. Буурах ёстой бол буурах ёстой буураа явж байгаа юм. Тэгэхээр энэ бол зарчим юм. Зах зээлийн зарчим энэ бас муу юм гэж би хэлэх гээд байна л да. Тэгэхээр энэ бол буруу юм байхгүй. Ингээд явах ёстой. Харин ямар нөхцлөөр яаж их усүрийг ханаас гаргаж өгнө гэдэг нь тустай асуудал. Хосоош энэ програм бол зөв. Энийг явуулах ёстой гэж би хэлж байгаа. 5% болох боломжтой юм болоос үнэхээр бол боломжтой шүү дээ. Энэ бол боломжтой асуудал. Харин яг өнөөгийн нөхцөл гэж яриад байгаа болохоос биш би. Тийм. За тэгээ хоёулаа ипотекийн зээл ярьлаа. Тэгээ би бас таныг эдийн засагч юм чинь бас нэг зүйл асууя гэж бодлоо л доо. За он гарснаар нөөтийн шинэ хууль батлагдлаа тий. За энэ тал дээр бас одоо таны харж үзэж байгаа. Яг ипотекийн зээл дээр би нэмээд нэг юм өгүүлбэр хэлчихэ л дээ. Миний хувьд бол ипотекийн зээл нэгэнт ингээ яваад 5% болгож байгаа бол энэ ард түмэнийг авах хэрэгтэй гэж бодож байна. Тийм үү? Ард түмэн үнэхээр энэ бол тэртээ энэ ипотекийн зээлийг 5% болгосноос гарах одоо уршиг ямар нэгэн байдлаар үр дагаврыг ард түмэн өөрөө үүрэх болно. Энэ мөнгийг бол Монгол банк гаргаж байгаа, засгийн газар гаргаж байгаа. Эндээс ямар нэгэн байдлаар хохирол үүсэх юм бол ард түмэн өөрөө үүрэх бол. Тэгэхээр ард түмний мөнгө. Тэгэхээр ард түмэн энэ завчааныг ашиглаад авах хэрэгтэй. Гэхдээ энэ ипотекийн зээлийг ингэж 5% болгож гаргаж ирж байгаа нь өөрөө улс төрийн шийдвэр, популист шийдвэр, ард түмний саналыг хөдөлж авах гэсэн шийдвэр. Тийм учраас ард түмэн ерөөсөө зээлийн аваад харин ард нь өөрөөсөө хариуцлагыг үүрнэ гэдгээ ойлгож мэдж байгаа учраас сонгуулагчтай харин энэ өөрсдийн хуурах маягаар одоо энэ зээлийг гаргаж ирсэн энэ хүмүүст эрх баригчдад сонгуулаа битгий өгөө. Тэгээ тэргүй энэ бол таны карманаас баруун карманаас ч аваад тийм карманаас ч одоо мөнгө ч аваад чихэр аваад одоо танд ингээд буцаагаад өгч байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр бол та энэ таныг хуурч байгаа энэ нөхрийг та одоо ингээд мэдээд авчиж байгаа учраас саналаа өгтөө мөн тэрнтэй адилхан тэгжил харьцаа гэж хэлмээр байна би. За тэгэхээр мэдээж бас үзэгчд маань бол битүүрийн ярианаас нэгийг ойлгож явах гэж бодож байна. Тэгээд би бас түрүүн хэлсэн тэгээ ард иргэд рүү чиглэсэн биш. Улс төрчид өөрсдийнхөө эрх ашигын тулд тийм ээ. Энийг ингээд 5% бууруулаад одоо ер нь бол яг намайг сонгооч хэлгээд байгаа юм л да. Тий. Одоо яахаар ер бол одоо ерөөсөө ойлгомжтой болчихлоо шүү дээ тий. Тэгээ нөөтийн талаар та түрүү асуулаа. Тийм учраас энэ нөөтийн та анх түрүү асууж ясанд одоо энэ эдийн засгийн хувьд ийм урчигтай үр дагавартай ийм одоо арга хэмжээнүүдийг ингээд яагаад аваад байна вэ гэжсэн. Энэ нэг хэлбэр нь бас нөөт юм байна. Тийм үү. Тэгтэл энэ нөөт бол манайд үнэндээ бол яг одоо шинэ хэрэгжиж байгаа хэлбэрийн үр дагаврыг бисаа ингээд гадаар яваад үзлээ л те. Ямар шохон үр дагавар гарч байна вэ гэх те. Одоо 2 сар болж 3 сар болчихлоо шүү дээ те хэрэгжээд. Үнэхээр энэ одоо урчигтай үр дагаврыг авчирч байна. Яагаад гэх юм бол ялангуяа нөөтөд хэн нэрвэгдэж байна гэх юм бол жижиг дунд бизнесүүд мөн бага дунд орлоготой одоо нийгмийн одоо бид нар ярьдгаар бол хүлээн зөвшөөрж ярьдгаар бол доод давхаргын гэж хэлэхээр хүмүүс их нэрвэгдэж байна. Нөөтийн систем нь өөрөө болохоор бол одоо хэд хэдэн онцлогтой систем л дээ. Хэрэгтэй ер нь хэд бол энэ барууны өндөр хөгжтэй улс орнуудад ихээхэн тохиромжтой байдаг систем юм аа. Гэтэл манайхны хуулбарлаж аваад ингэ хэрэгжүүлсэн. Гэтэл одоо энийг сая шинэ хэрэгжүүлж байгаа систем нь болохоор ихээхэн эдийн засагт одоо уршигтай үр дагаврыг авчирч байна гэж хэлж болно. За нэгдүгээр нөөт бол одоо засгийн газрын хувьд бол одоо компаниудыг татвар төлөгчдийн хувьд бол тэдний хянах нэг системийг бий болгож байна. Тэгэх юм бол бизнесүүд бие биедээ нэмэн хүртэгш ингэж одоо худалдаалсан бүтээгдэхүүнээс татвараа төлдөг учраас тэрийг мэдэгдэж байдаг юм уу? Одоо татварын албар руу
хэрэг чинь хяналтын систем бий болчихж байгаа. Нэг хоёрдугаарт нөтийн хувьд бол энэ хэрэглээний одоо зардал дээр оногддог татвар. Тэгэхээр энэ бол өндөр хэрэглээтэй улс орнууд бол ихээхэн үр ашигтай байдаг татвар юм байна. Тэгээд энэ бол одоо хоёр одоо үндсэн гол одоо онцлогуд эднэр л байна л да. Гэхдээ хамгийн гол өшөө бас нэг 3 дахь онцлог нь би давхар нэмээд хэлэх юм бол энэ бол би түрүү хэлсэн те одоо нэмж онцлж хэлэх юм бол энэ хэрэглээний татвар эцсийн эцэд хэн төлдөг вэ нэг. Худалдан эцсийн худалдан авахч төлдөг. Тэгэхээр ийм 3 онцлогтой байна шүү дээ. Тэгэхээр бид бол нөөт бол ард жижиг дунд бизнесүүдэд дарамт болж байна гэвэл үнэн. Гэтэл эцсийн одоо ачаахийн үр хөв худалдан авахч бид нар хүрдэг. Тэгээ нөөц шингэсэн бид нар бол ерөөсөө нөөц шингэсэн бүтээгдэхүүнүүдийг л худалдаж авч байгаа шүү дээ эцсийн эц. Бид нар худалдаж авахад дандаа нөөц шингэсэн бүтээгдэхүүн худалдаж авч байгаа. Тэр одоо нөөц шингэсэн бүтээгдэхүүнээс тэр нөөтийн татварын болохоор одоо компаниуд чинь те худалдаа хийж арилжаа хийж байгаа бизнес хийж байгаа компаниуд ч юм бол одоо төлж байдаг цааш нь дамжуулаад төлж байдаг. Эдгээр бол ерөөсөө нөөтийг дамжуулагч үүрэгтэй ийм компани ийм байдаг бизнесүүд. Гэхдээ энэ дамжуулах үүрэгтэй гээд энэ нөөтийн хариуцлагаас мотож яана үгүй үгүй. Энд бол одоо ихээхэн дарамт тендер дээр бол үйл ажиллагаанд нь бол ирж байдаг. Ягаад гэх юм бол одоо нөөтийг одоо хэрэгжүүлж эхэлсэн хэрээрээ тэд нэр чи яг барааныхаа үнийг өсгөх шаардлагатай болно. Барааны үн өсгөхөөр яг одоо худалдан авалт бол одоо мод чиглэлнэ гэсээр ийм одоо сүлжээ байгаа юм л да. Тэгэхээр ийм онцлогуудтай нөөтийн татвар гэтэл одоо шинээр хэрэгжиж ирсэн энэ хэлбэр нь бол бүр дордуулчлаа л да. Сая бол би жишээ нь сая захын хорооллуудаар одоо нэг 7 хоногийн өмнө явж үзлээ. Баян шүү тэгээд Энжимингийн хорооллуудаар явж үзлээ. Нөөт хэрхэн хэрэгжиж байгаа талаар бас нэг ажиглалт хийлээ л дээ. Энд яаж яах вэ? Ерөөсөө нэгдүгээрт бол эдийн засаг угаасаа муудаж байгаа. Үнэтэй уялдаад яасан гэхээр одоо дэлгүүрүүдийн борлуулалт бол ихээхэн муудсан байна, тийм үү? Одоо 40-с 60% одоо борлуулалт нь уналтанд орсон байна. Гэтэл он гараад ерөөсөө энэ бол бүр эрс хэмжээнд төрсэн 60 хүртэл хувь нь одоо он гараад л одоо 60 хүртэл муудсан 60%-аар муудсан гэдэг нь он гараад одоо болсон үйл явдал л да. Тэгээ он гараад гэдэг маань нөөттэй гарцаагүй нөөттэй холбож үзэх шаардлага гарч байгаа. Яг тэгж харагдаж байгаа. Мөн давхар одоо дэлгүүрүүд чи яасан гэхээр одоо барааныхаа үнийг 30-аас бас мөн 60% нэмсэн шүү дээ. Тэгээ 30-аас 60% нэмчихэр чи мэдээж борлуулалт нь бас тэгэл 60% буучна биз дээ. Тийм л одоо үйлдэл одоо тийм л одоо өөрчлөлт бол бизнест бол харагдаж байна. Тэгээд дээрэс нь одоо нөөтийн захын жижиг дэлгүүрүүд юу ярьж байна вэ гэх юм бол одоо хэцүү байна л да танд. Одоо төр захиргааны зүгээс одоо нөгөө татварын алба, дүүргүүдийн татварын алба дээрээс нь одоо мэргэжлийн хяналтын газар гэх мэтээс бол ихээхэн дарамт ирж байна. Ялангуяа татварын албанаас тэгээд 1.5-аас одоо 2 сая төгрөгийн үнэтэй кассын машиныг худалдаж авах гэж шаардж байна. Тэгээд худалдаад аргаа бараад худалдаад авсан нэг нь болохоор тэрийг хэрэгжилж чадахгүй нь яагаад гэх юм бол одоо гэр хороолт бол интернет сүлжээ болоос одоо зарим тэнд бол байхгүй байна, тийм ээ. Тэгээд тэрийг худалдаж авахгүй гэхээр яаж яах вэ гэх юм бол 500 мянган төгрөгөөр торгоно гэж айлгаж байна. Тэгээ бүр ингээд одоо бүр аргаа бараад сүлдээ тэр зарим нөгөө худалдаж авах гэжсэн 2 сая хүртэлх төгрөгийн үнэтэй тэр кассын машиных нь үнэ заах өөр машинч байж болно. Гэхдээ л ерөнхийдөө өөр машин санал боддог ч юм уу тэгэл 35 мянга хүртэлд бууж шүү дээ. Тим зөрүүтэй байна шүү дээ. 2 сая төгрөгийн машин шахах гэжсэн бол тэрээс сүлдээ тэр нь үнэ буугаад 35 мянган төгрөгч болж байгаа ч тийм. Тэгээ энэ болохоор ингээд хараад байхад бол энд бол нэг одоо яг тэр одоо төр засгийн даалгаврыг биелүүлээ тэр чимээ тэр гисэн сэтгэлээр ажиллаж байна уу гэвэл үгүй юм шиг яагаад гэхээр яагаад анханасаа тэгвэл тэр нэг кассын машиныг хямдруулаад өгч болдгоо юм. Тэгээд энэ бас нэг юм асуумаар. Тийм зөрөөтэй хямдхан машин сүлдэн зарах гээд ингээд явж байна гэдэг. Түрүүн та бас ингэж хэлсэн шүү дээ. За энэ засгийн газар нөгөө нэг авах хэвээр хүмүүсээс татвар авч чадахгүй байна тий. Тийм. Тэгээд одоо нөгөө ард иргэд рүүгээ дайрч эхэлж байна гэж. Тий, одоо нөөтөд үндсэндээ яагаад энэ шинэ хэлбэрээр хэрэгжиж эхлэх болбоо гэдэг л одоо асуудал байгаа юм. Яагаад гэдэг гол асуудал байгаа тийм үү. Тэгэхээр шинэ хэлбэрээр хэрэгжиж байгаа хэлбэр нь цаад одоо утга учир нь болохоор яаж яах юм бол ердөөл жижиг дунд бизнесүүд эцсийн хэрэглэгч ядуу доод давхаргын ард түмнээ шулуун мөлжихэл одоо яг ийм үр дүн харагдаад байна шүү дээ одоогийн байдлаар бол тийм үү.
Гэтэл яагаад гэдэг нь болохоор ерөөсөө манай нэгдүгээр эдийн засаг муудсан. Энэ эдийн засаг муудсныхаа муудсантайгаа холбогдоод ямар нөхцөл байдал үүссэн гэхээр төсвийн орлого ерөөсөө бүрэлдэхүүн байсан тийм үү. Гэтэл төсвийн орлогот орж ирэх ёстой байсан тэр уул уурхай компаниуд, дээрээс нь томоохон бизнесүүд, мөн гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд эдийн орлого дутагдаад байна. Тиймээс авч чадахгүй шүү дээ. Тийм үү. Бид бүхэн мэдж байгаа жишээ нь одоо Justin Kapla гэх нөхөр 35 тэрбум төгрөгийн өртөө байсан. Дотор өртөө тэрийгэ төлөвлөгөө яваад өгсөн. Тийм ээ. Тэгээ том компаниудаас бид нэр бас одоо ерөөсөө татвар авч чадахгүй. Ингээд ийм байгаа. Тэгээ татварын орлого тэтгэлгүй төсөвд ингээд суудсан байдаг. Гэтэл тэр нь одоо тэр орлого нь орж ирдэггүй. Төсөв одоо яач чадахгүй шүү дээ. Төсөв одоо алдагт ороод байдаг. Тэгэхээр яах вэ? Тэр яаж нөхөх вэ? Тэгэхээр шинэ аргаар нөхөж байгаа. Яаж нөхөх вэ? Ерөөсөө л эргээл нөгөө ядуу дунд орлоготой иргэдэл хэлдгээр карманаас наваад гэдэг шиг. Ингээл ерөөсөл дарамтлаж байгаа ядуу дунд орлоготой иргэдээ, жирийн ард иргэдээ дарамтлаад авч байгаа байхгүй. Нөөт гэдэг маань одоогийн шинээр хэрэгж байгаа нөөт бол ердөө л яг тийм. Яаж гэнэ гэх юм бол за илүү л одоо үс засдаг, өсчингийн газрууд байна. Захын гэр хорооллын тэр тохиролцооны дэлгүүрүүд, за энэ тэнд жижиг наран тул дээр одоо лангуу ажиллаж байгаа жижиг бизнесүүд за эднэрээс л татвар авах гэдэг шүү дээ. Тэгээд одоо эдрийгээ дарамтлаж ирнэ яах вэ? Гэтэл эдрийгээ дарамтлаад татвар авах нөхцөлийг бүрдүүлээд эхэлчихэр чи яах вэ? Тэд нар чи эргээд барааныхаа үнийг өсгөөд өсгөн шүү дээ нөөтөнд дарахын тулд. Тэгээ нөгөө барааны үн өсгөөр эргээд эдэн жирийн ард иргэдтэй л бууж байгаа байхгүй. Тэгээд яг ийм л юм байна. Эцэст бол том бизнесүүд, уул уурхай компаниуд, гадаадын хөрөнгө оруулалттай бизнесүүд, гадаадын иргэд эдгээрээс авч чадахгүй татвараа нөвтөөр дамжуулаад шинэ нөөтийн системээр дамжуулаад жижиг дунд орлоготой ард иргэдээс авах ажиллагаа л явагдаж байна л гэж үзэж байна. За тэгэхээр бас бидний ярилцах цаг бол мэдээж бас хомсууга. За бид бол 30 минутанд ярилцах учиртай байгаа. За тэгээ ер нь бол бас танаас сонсъё гэж бодож ирсэн зүйлүүдээ бол сонслоо зохицохоос нь миний хувьд бол за ипотекийн зээлэр сонслоо, нөөтийг сонслоо, эдийн засгч хүний үүднээс шүү би. Ямар нэгэн улс төрчийг би бол энд авчир суулгаад бид хоёр улс төрч гэж яриаггүй эдийн засгийн үүднээс ярилцлаа. Тэгээд ер нь таны бас үзэл бодол сая ингээд иймэрхүү явдаг юм байна гэдэг Монгол улсын иргэд маань бол харлаа тийм ээ. Тэгээд нэг бас ширүүхэн хэлэх үг нь бол одоо энэ ипотекийн 5% зээлийг даав. Би бол аав гэж хэлмээр байна дэргээд хэрвээ ингээд систем хэрэгжиж явах юм бол энийг авах ёстой. Гэхдээ энэ бол таны имийг танд эргүүлээд өгч байгаа юм шүү. Таны карманаас чинь ипотекийн зээлийн мөнгийг аваад эргүүлээд танд өгч байгаа. Энийг та өөрөө төлөх болно. Тэр энийг гаргаж байгаа хүмүүс нь танд өгөөгүй юм шүү. Гаргаж байгаа хүмүүс харин таныг одоо таны саналыг худалдаж авахч гэх юм уу, популист шийдвэр гаргаад ийм зорилготойгоор энэ хэрэгжүүлж байгаа. Гэхдээ энэ таны им учраас та аав харин та эргээд сонгуул өгтөө энэгээр худалдагдах үгүй юу гэдгээ бодолцоороо энэ нь бол та бол энэ дээр бол одоо өөрийнхөө шийдвэрээ гаргаж зээлийг гаргаж энэ популист амлалтаар зориуд гаргаж байгаа энэ хүмүүс саналаа битгий өгөөрэй гэж би хэлэх байна л да. Эдийн засгчид бол бас энэ тал дээр байр суурь ер нь нэгтэй байгаа юм шиг харагдчих. Миний хувьд бол та бас түрүүн бит хоёр нөгөө хүмүүсийн ярьсан зүйлсүүдийг уншсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр бас тантай ижилхэн эдийн засгч мэрэгчлээ хүн бол бас ижилхэн байр суурьтай байлаа. Одоо ер нь бол заавал ингэж бууруулаад авах алба байхгүй л гэж яриад байгаа юм л да ер нь. Яг энэ ч нөгөө аясаараа л өөрөө буурж дээшилж идэг зүйл учраас гэж ярьж ирсэн. Тийм яах вэ? Би үүнтэй бол санал нийлэхгүй байгаа юм л да. Энэ бол хизээч тэгж аясаараа буураад явах юм биш. Тийм юм байдгүй. Ер нь ямар ч юмд. Тэгэхээр ингэж төөрөлдөж болохгүй эдийн засгчдын хувьд бол. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс ч гэсэн энийг олон удаа 10 жилээр хэрэгжүүлээ те ирсэн. Манай энийг гэхдээ эн чинь төрийн оролцоогоор засгийн газрын санаач цагаа хэрэгжүүлсэн тусгай хөтөлбөр. Тэгэхээр эн чинь зах зээлд засгийн газараа оролцож байгаагийн нэг хэлбэр шүү дээ. Яг үнтэй адилхан манайх ч гэсэн энийг ингээ хэрэгжүүлээд засгийн газараа хэрэгжүүлээ явах ёстой. Явж байгаа, явуулах ч ёстой зааш та. Харин ямар хэлбэрээр, ямар аргачлалаар, яаж, ямар их усүрээр гэдэг энэ л гол асуудалхоос биш. Ипотекийн зээл бол зөв юм гэдгийг би дахин зөв явдгаараа явж явах хэрэгтэй. Хэрэг зүгээр зах зээл зохицуулна, оролцох ёсгүйг л хайжих юм бол энэ ипотекийн зээл бол 20%-аас бууна гэж бол байхгүй шүү дээ. Тэр бол маш ойлгомжтой тийм үү. Тэгээ 3 жилийн өмнө 18% байсан дэрийн шин засгийн газар оролцож 8 болгосон одоо 5 болгож байна. Энэ бол үндсэндээ бол буруу биш юм аа л гэж хэлэх гэж байна. Тийм цаашлаад бас буурах боломжтой л байна.
хангалттай тийм өндөр хөгжлийн орнууд. Би бол бүр баг байдаг гэж. Тий, өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд бол энэ нэг 3-5%, за 6% байдгийг. Тэр тухайн зээл авч байгаа иргэний одоо эдийн засгийн чадвах, зээл авч ирсэн түүх, өөрийнх нь одоо үнэлгээнээс хамаарад, эдийн засгийн үнэлгээнээс хамаарад энийг тийм үү 3-аас за 2 ч байдэ, 2.5 ч байдэ, 2.5-аас 6.5 гэсэн ийм хэмжээнд л эргэлдэж байдгийг. Тэгэхээр бол манайд бол нэг 5% байх бол том боломжийн манай эдийн засгийн боломжийн нөхцөлийг харахад бол энэ бол тун хэцүү. Гэхдээ энийг бид хүчээр хэрэгжүүлж яах гэдгийг л ойлгох хэрэгтэй. За тэгэхээр бас өнөөдөр миний урилгыг авч студид хүрэлцэн ирсэн. За Монголын хөгжлийн стратегийн хүрээлэнгийн захирал эдийн засгч Батсуур ахтай бол баярлалаа. Тэгээд үзэгчдээ бас нэмж хэлгээд миний Монгол ярилцлагын нэвтрүүлгийн анхны дугаараар үзэгч та бүхэнд хүрж байгаа. За тэгээд даваа гараг болгоё. 17 цаг 30 минутаас л үзэгч та бүхэнд хүрэх байгаа. Тэгээд амттай үзэгчтэй баярлалаа. Танд бас мөн баярлалаа. Танай нэвтрүүлгийн анхны зочин болсондоо их баяртай байна. Баярлалаа. За баярлалаа үзэгчтэй. Дараагийн дугаараар иргэд уулзлаа тэр баяртай.